отказу. Хевчэний вэхүү яах уу гэдгийг одоо чулуун мат юм кофе хурдан хэрмэр харуулах нэ. Ойвстан гинжэрэг болгоомын цэтэн бидийн чулуун дэвчээ хурдан хэрмэр. За зөв талд нь хөшөөлгөөд байгаа. Ах トゥ хоёр уу яаж одоо ингээд цэтэн бидийн намхай чулуун дэвчээ гэж ах トゥ хоёр уу яаж тавхан мундрын нэвчээр харахад дуртай. За байрчин мөнгөртний хоногн авдаг цэтэн бидийн чулуун дэвчээ хурдан хэрмэр. Ихнээс тиймэрхүү хурдан дөрөвдөн төмөн өсний байсан болоо. Анкын чулуун матгаа хүн кофе Ойвастайгаа суудандрагасуу харуулан драхтай нотгасуу дуурайраг энергийн өдгийн нотгасуу хевчэний вэхүү яах уу гэдгийг одоо чулуун мат юм кофе хурдан хэрмэр харуулах нэ. Ойвастай гинжэрэг болгоомын цэтэн бидийн чулуун дэвчээ хурдан хэрмэр. За зөв талд нь хөшөөлгөөд байгаа. Ах トゥ хоёр уу яаж одоо ингээд цэтэн бидийн намхай чулуун дэвчээ гэж ах トゥ хоёр уу яаж тавхан мундрын нэвчээр харахад дуртай. Байрчин мөнгөртний хоногн авдаг цэтэн бидийн чулуун дэвчээ хурдан хэрмэр. Ихнээс тиймэрхүү хурдан дөрөвдөн төмөн өсний байсан. Яасан аханд. Яасан. Одоо харуулж байна. За би нэг харуулаад лайв эхэлсэн байна. Хөөхөө нэг би ч одоо тэгж морь мал төрүүллээ гэж гайхуулж өрөөд хүн биш ээ. За энэ дунд говьд миний унган тамхтай хэрмэр төрүүлжээ. Хос арван дэвсгэртэй 9 тонн тамхтай мэр. Хөөхий хүүхдүүд нь цааталт баярлаа л байж. За, бурхан буянтаад нь хурд заяад. Бузрууд бол бузрын мөнгөөр буянтаа төрснөөс нь шүлэнгтж мөнгөөр зодож авч уралддаг наадам болоод удаж байгаа. Би одоо морь уйхгүй. Харин бэлэглэн. Би Монголынхаа 330 сумын баг болгонд нэг хурдан удмын азарган үрээ бэлгэлэхийн төлөө би адуу үржүүлнэ. Баянгар аймгийнхаа баг болгонд 100-аад азарган үрээ бэлгэлцэн сая Арангаа аймгийнхаа төвшрүүлэх сумын баг болгонд хурд хуваалцаад унгаа адуунаас унган тамхтай адуунаас дөрвөн багт нь 4 адуу дашчоогор найздаа бас те одоо нутгийн хүнд тэргэн болсон гэд мялаагаад унган тамхтай адуунаас дааг төрсөн ахт нь бас хөдөө мал малалжиж өв соёлоо өвлүүлж монголчуудыг Улаанбаатарчуудыг хүнсээр нь тэжээхийн төлөө зүтгэж байгаа ахт нь бас охин адуу бэлгэлээд ирсэн. Миний адуун зүтгэж байгаа тэгэл зүтгэл энэ. Би энэний төлөө л явна. За тэгээд дунд говьд унган тамхтай адуу маань төрүүлжээ. Тэгээ энэ ийм учиртай. Сая над руу энэ залгаад байна хаа. Та нэг лайв хийгээдчихэд би уг нь лайв хиймээргүй. Намайг шоронд байхад адуу гэдэг сонин. Би адуун түүхт байхаа хайртай. Тэгээ би том болоод унган сайхан 10 их насны морьтой болно. Тэрийг ээлжиж унна гэж мөрөөддөг байсан хүүхд байхдаа 5 настай гоё хүүхдэл мөрөөдөл гоё штэ. Тэгээ би унган тамхтай адууга зогслоогоод үржүүлээд нэг 20 жил болж байгаа юм. Яг би нэг ариг төрүүлсний гайхуулаад байдгүй. За тэгээд намайг ядарч явахад юм сони юм билээ. Миний унган тамхтай Төв аймгийн Сүхбаатар аймгийн Төмөн цогц сум чинь бас л хурдтай агуу сум штэ. Төмөн цогтод миний азарга төрүүллээ. Ардаас нь их соёолмор их насанд дуралдаа төрүүллээ. Ардаас нь хязаалан төрүүллээ. Нэг өдрийн том төрийн наадмын 3 төрөв өдөр чинь агуу юм штэ. Би шоронд байгаамаа. Эзэнтэй л тийм бид нар төрүүлж байгаа шүү та гарын шүү л гэдэг мессежийг надад өгч ийн гэд би зүрхэндээ хөөлж ирсэн баггүй. Тэгээ манай уяач Хинтээ аймгийн Батнуур сумын 100 жилд очиод уралджээ. Адууг ухаантай юм байлээ. Ерөнхий сайд оюун эрдэнэсэн тэр үед намайг шоронд байхад хууль зүйн сайд Нямбатар байсан. За яг үдээ унтсан хүмүүсийг би одоо муулаад яах вэ? Адилхан л галахын ирчүүд. Тэгвэл адилхан Монголын сайхан ирчүүд нэгэндээ тэгж албан тушаалаараа далимдуулж гутах шах муухай л да. Яг би бас засрал хүмүүжил олох хэвээр орчнуудын нэг л дээ. Тэ? Ер нь би чинь замбраагүй засрал хүмүүжлэгүй дурак л да.
Гэхдээ миний хүмүүжил бол засрал миний аав ээж надад засрал хүмүүжлийг олгосон. Би л өөрөө энэ нийгмийн бодит бузар булааг хараад дисэхгүй мө хулгайчуудын бузрын доод. Тэгсэн Хинтээ аймгийн Оюун Эрдэнэ Нямбаатар хоёрын сум болох Батнаруу сумын 100 жилийн ойд миний азар хол төрүүлж байна. Өө манлайлагчийн мотоциклыг л гүйц төрүүлээ шааж байна. Миний гар гавтай хөл дөнгөтэй ам үдэртэй шоронд байсан. Тэгсэн миний азраг миний эзнийг тойр хорсон гэлүү гэдэг юм шиг хол төрүүлж байна. Тэгсэн Хинтээ аймаг Жалга довны үзэл гаргаад Батнарууны нэг өвгөн дараа жилийн 100 жил би үзэхгүй гэнэ юу гэж гинэгээд өвгөний морийг айрагдуудахын тулд миний төрүүлж ирсэн азрагыг гассан гэн Батнаруучууд. Тэгтээ би та нартаа Батнаруу ахын дүүстэй хайртай. Би энэ түүхээ Батнаруудон очиж байгаад би ахын дүүстэй нулимсан урсгаад би баярынхаа нулимсыг хуваалцч би ярих болно. Заахын наадам зохион байгуулж байгаа нэг мөн намчин Оюун Эрдэнэ Нямбаатар хоёрын эдэн гүлгнүүд уцтаад тэгсэн. Оюун Эрдэнэ мөнх Эрдэнэ азраг төрүүлсэн үү? Гас наатгаа гэж шаасан гэж. Оюун Эрдэнэ сумын засаг дараагаар тавьсан гүлэг зөө дөргөө гэд. Оюун Эрдэнэ чи намайг шоронд оруулж болно. Тэгтээ адуустай. Монголчууд төрийнхэн дахилах, төрийнхэн сүлдэнд хурдан адуугаан тамгалж ирсэн ард түмэн дэлхийг хурдан адуугаараа Монгол мориороо дэлхийг тамгалж ирсэн юм дээ өгдөөс. Тэг чи төрийн сүлдэнд адуугаа тамгалсан тэр өргөнд чи заларсан байгаа шүү дээ. Ерөнхийдөө тогтоо. Сумынхаа засаг дараагаар уцтаад мөнх Эрдэнэ азраг төрүүлсэн үү? Яхаараа миний сумын наадам төрүүлдэг гас гэж шаасан гэсэн. За нөгөө Батнаруухийн нэг баг нь бэрх штэ. Бэрх тосхон манай Оюун Эрдэнэ чи бэрхэд надтай адилхан гачгаар өс. Би Баянгорт гачгаар өс. Эмийн сангад гачгаар идэв өс би. Хүүхэд багтаа. Оюун Эрдэнэ сургууль авч чадаагүй гачгаар ижсэн. Би сургууль сураад Улаанбаатар сургууль сураад тэрнээс хойш би гачгаар хийгээгүй. За тэгсэн миний азрагыг гасчихгэн. Жалга довны үзэл гаргаад. Ах вэ алхын наадам. Ард түмэн төрүүлснээ харуулсан бол болоо. Олгоор хулгайчуудын тэр нэг бузрын шагналыг авах шаардлага байхгүй. Бэтий горд. Тэвэстэй. Тэгсэн ард талаас нь миний хязаал өөрөө хол төрүүлж байна. За бас арайч нэг хүний унган тамхтай хоёр адуу эзэн Чингис хааныхаа өлгийн нутагт очоод даваагийн мөнх Эрдэнэийг шоронд байхад баярлуулдаг юм биш үү? Тэгсэн хязаалыг нь гасахгүй байна. Ард түмэн болооч та нар эзний шоронд байгаа азрагыг гасчаад хязаалангийн арайчтай гэсэн. Тагжсэн намхан миний унган тамхтай адуу 25 та үрээ 50 та өрөөнүүдийг дийж та тарлан төрүүлсэн байгаа шүү дээ. Би тэгээ шоронгоос гарч ирээ бичлэг үзчихсэн чинь амун үзүүний үрээ замбраагүй хурдан ардлынхаа үрээнээс километр хол байна. Зайргийн 3 4 5 үрээнүүд тарлаад байгаа. Амар шаач. За ард нь тэнд хол. Тэгсэн чинь амун үзүүний үрээнээс бүр километр хол миний унган тамхтай хязаалан Хинтээ аймгийн Батнаруу сум Оюун Эрдэнэ Нямбаатар миний хоёр андын сумын төвд 100 жилийн ойд бэлэг бариад хол төрүүлж шүү. Хурдны өлгийн нутаг би гэгэмэн тэр өвгөн ноёны нутаг хурдны өлгийн нутаг над чиг амтанд хур заяагаа тэгээд ингээд төрүүлж хагаад би дотор амар баярлсан. Тэгээд би тэр хязааланг би дааганд найзтай бэлгэнд өгсөн байсан. Найзтай. Миний найз их сургуулийн гитэмэст миний оюутан цагийн анд Говь Алтай аймгийн Чулуун загд гэж хөрхий бас зов зүдэрч яваа л да миний мөн найз. Тэгсэн чинь шоронд байсан чинь намайг манай уяач ирээд аха энэ хязаалын үрээ гам бүрээр хүн асуулгаж чинь зарах уу гэж байна. Явандаа сая их насны мөр болох юм шиг байна гэд. Яг гам бүрүү манай Төвшин Баяр хоёр л хэлж яахгүй юу. Төвшин Баяр гээд одоо бас морь тайлбарлагч Эрдэмтэн доктор миний дүү Сүхбаатарын онгоны. Тэр хязаалын үрээний азаргын Төвшин Баяр надад авч өгч байсан. Аха Монгол адуу амжгаа цаа. Миний ах одоо адууныхаа сайн гүйтэй та. Би таны адууг мэднэ. Нэг 50 та ирлээс хэр азарг зарна гэж энэ та ав. Гэхдээ олон сайхан ирлээс азаргууд дундаас тавгцсан азаргтай л тэгэл та 50 өөр юм байхгүй гэд. Тэгээд Төвшин Баярын маань авч өгсөн тэр 50 та Монгол улсын шилдэг алтан азарг болж ирсний төл 50 та азарг би авлаа. Эдэн сайхан гүгэ хураалгалаа унган тамхтай. Тэгээд заяасан хурдан дээр Хинтээ Батнаруу төрүүлсэн хэр. Тэгээд би боддог байхгүй. Би мөнгийг нэг номер тавьдаг. Би нөхөрлөгийг нэг номер тавьдаг.
нөхөрлөг нэг номер тавьдаг. Би шоронд ядарсан ч би найздаа өгсөн бэлгэнээс бэлгээ би мөнгөөр солихгүй л гэлээ. Дотроо миний сэтгэл зүрх, миний аавын өсгөж хүмүүжүүлсэн тэр хүмүүжил тэр л байна л да. Өгсөн лайв явж байгаа шүү гшээ. Тэ манай ихнэр үгэл орчирч тийм. Тэ өөрхий уралдаад ирсэн морь би манай ихнэр морь мал үздэг. Сайн нөгөө энэ гампүрийн лайв ингэж наадга чангал гинэ. Баярлаад ирсэн гэ миний ихнэр бас баярлаад тэнцүүд ирсэн. Тэгээ хүүгээ аав чи унах морь төрүүлчлээ, манай морь төрүүлчлээ гэд хүүгээ дээрээ бас баярлуулаад байна хөрхий. А би нэг юм ярих гээд байна. Дөрүүлж гараа. Цаа ууж байна. Өгшөө хоол гал дээр хийсэн үү? Эрдэнтээс зов зовж ирлээ хайрын тийм ээ? Аа? Манай мөнхнөр энд ингээд хөөш ядаргатай. Чаацаа шиг тайван дороточ. Гүнэ борооч авгаа хөхтөр реклам шаадгийг. За яах вэ? Би чамаар нэг реклам хийчих. За баг. Эхнэр гараа авчлаа. За тэгээд би шууд шоронгоос гарч ирээд би морио зарахгүй гэсэн. Би найздаа бэлгэнд өгсөн юмыг би мөнгөөр солихгүй. Шоронд ядарч явахд мөнгө хэрэгтэй байгаа л та. Хүүхд сургалтын төлбөр энэ төр өмгөөлөгчийн зардал мөнгө гээд хэрэг болж байгаа. Тэгэл шоронд орохоор чи бүх юм ингээд үдэгдэл хадарчин. Мөнгө үнэхээр хэрэгтэй. Би үнэхээр мөнгө хэрэгтэй байсан ч найздаа бэлгэнд өгсөн хурдан адуугаа би зараагүй. Тавь гарч ирээд за чулуун загда. Миний найзын бас амны гიშгтэй юм байна. Найзынх нь өгсөн бэлэг Батнаар сумын 100 жир танаа намын оюун эрдэнэ Нямбатар хоёрын суманд төрүүлсэн гэж штэ. Чи мэдсэн үг шүү. Мэдээгүй шүү та. Нөгөө төс зайлвал хинэггүй ирэлдэ манай тэр гойдаг. За хурдан авахгүй хүмүүс хөдөнгөтэд мөнгөөр зодоод авахгүй даа 2-300 сая төгрөг хэлээд байна. Мөнгөний бодвол чаачмар байдаг. Чамаг бодвол тэгээ чи ч нэг 2-300 саяар бас надад үнэлэгдэх новшоо шүлгэлээ би найзгаа. Тэгээ найзтайгаа ганц юм хувааж угаал. Миний найз ийм л ир хүн шүү гээл нөгөөд чинь баярлаа уулах юм. Тэгээ нэг 100 татах юм. Тэгэд 24 оны та бүхэн санаж байгаа бол өвөл хавар их чанга болсон зудтаа. Тэгээ би өөрөө зуданд очин муу хязгаал өгрээгээ би соёолон болох жилэн чулуун загдтаа авчирч би өөрөө ачиж авчирч бэлгэнд нь сайхан хазаар тавиад найзтай бэлгэллээ. Тэгээ хүнд өгвөл өгсөн шиг өгөх хэрэгтэй. Хоёрын хооронд тэгж нэг худлаа шаагаад хэрэггүй тийм ээ. За тэгээ миний найзыг сайхан баярлууллаа. Энэ тэгээд уяач энэ Төв аймгийн уяач. Энэ Төв аймаг дархан сэлэнгээр олон төрүүлсэн шиг баг. Моцикл олон шаас гэсэн. Тэгсэн нөтний их урдад 22-оор давхлаа гэж өгөөч өөлс над руу заалгач. Төв аймгийн сэргэлэн суманд дөрвөллөө гал баярлаа нөгөөч зайлвал баярлахаараа заалгах тий над руу. Тэгээ би нөгөө наад нүвээ заалгахаар энэ дураг морин харагдчихтэй гал уцаа авт. Зогтоо заалгах. Хүний нөхөрлөл ийм л байд юм л да. Тэгээ ахын дүүнэр ах шигэ нөхөрлж яваарай хүмүүстэй найзуудтайгаа. За ёо. За тэгсэн энэ жил Төв аймгийн би энэ жил Төв аймгийн наадмаар миний ихмэр хойноос туулаад ураар давхлаа. Жохон зай байсан бол үзүүрээ хоёроо гуснаа л гэж. За Монгол наадмыг тэгж басч болохгүй. Үзүүрээ хоёрт нь алтан туурт хурдан бурхан. Битээ тэгж үзүүр гэж ингэж өмнөө давхсан моринд битээ хатаарах. Адилхан алтан туурт. Баярлж яв, сүсгэлж яв. Гэт би уяач ин ахын дүү тэгж болдгоо юм л гэлээ. Хаашаа уралдах уу гэж чинь. За ойрхон адуу тамлаад яах вэ? Дунд говьд уралдчих. Дунд говь дээр мөнгө чулуун гэдэг нөхөр шудраг юм яриад идэгин. Шудраг уралдах бах. Аваач уралдвал бус газар миний мөрөг гасна. Хэмжээнд ордог байсан чи гасна улгаачод. Дунд говь явуулчихлаа. Тэгсэн өнөөдөр дунд говьд амар уралдаан болж байна. Өмнө говийн нөгөө нүүрсний хулгаач олигархуудын үнтэй морь бүгд мордож байна. Нөгөө лайв чи мөнгө хэрдний унган тамхтай хайрмаар хойноос өгөл 10-20-оос л туулаад байгаа болтой байна. Эхний хэдэд байхгүй. Халуун гэж найг өөрхийн морд минь бүх мордсон морондоо би өстө баяр үргий. Болдог бол дунд говьд мордсон бүх морийг би үнсээ. Сүгдэн мөргий. Монголын алтан дуурт хойноос явсаар байгаа зүтгсээр байгаа л үзүүрийн ёс руу орж ирлээ. Би ч 9 тонн тухтай. Тэгсэн дахиад эргээд гампүрийн лайвыг харлаа. Дахиад шаалаа. Нэг биз дөрөвдөр ороод ирсэн шааж. Дахиад гампүр мэдээж урд хойдгоо үзүүлнэ шүү дээ. Ингээл яваад эргээд ирсэн чинь 2 морь барины 6 дээр тарлж байна. Дунд говь сууд говь алтаагаас бол гэж. Тал говь алтаа дөрүүлэх.
Тэгсэн дунд говийн морь ам үзүүн шаасан болтой. Тэгээ дунд говийн морь төрүүлэх гээд миний унаан томхтой морийг хасах гэж байна гинэ. За дунд говийн ахын дүүсээ хур туваалцаад миний унган томхтой морь маань та бүхнийг сайхан баярлууллаа. Ингээл Монгол наадам энэ жил ингээ отголлоо. Би баяртай байна. Би гэртээ ганцаараа байна л та. Найзгаа ойрхон бол ганц юм барьж ир бас нэг баяр бас тэмдэглэчий гэж бодоод байдаг. Тэгтээ ихнэр хажууд болохгүй гэдэг байгаа ш тийм ээ. Тэгээд гисэн чи сая энэ дүү уцчих байна. Аха. Эхэр морич хасах гад байна гинэ. Яас гэсэн дунд говийн морь ам үзүүн тавгсан дунд гов төрөө авах ёстой. Тэгэхээр би мөнгө чулуун гэдэг нэг pop дарга штэ. Мөнгө чулуун над руу ингээд баяр наадмын миньсгээд төсвөлтэй. Баяр наадмын миньдээ гэр бүлэрээ сайхан надараа өгшөөр гэж байна. Баярлаа сайхан надараа л гэлээ. Мөнгө чулуун гэдэг энэ популгаач л да энэ. Энэ. За энэ ч яг. Тэгэхээр би пост үлдээлээ. За сайхан удаж юм мөнгө чулуунаа. Баяр наадмын төргийг сайхан зүсэж байна уу. Өгшөө танай аймаг одоо энэ говийн халуунд хэмжиж уралдуулчаад ирэхээр нь хэмжээд гасна гэдэг онгой шүү. Наад нэг мал мэдхгүй салрын наад нэг намчин пестагуудаа зэгцэлэхгүй л чи онгой шааваа. Өшөө гүцэд мөр зовж халуунд уралдаад ирэхээр нь хэмжээд гасна гэдэг. Биста ер нь хинэн ч хайрагдсан төрүүлсэн яадаг хамгийн гол нь тэр малыг хайрлах хэрэгтэй үстэй. Анханасаа гасгүйсэн бол өсөн хүүрэж мордуулсан наад нэг морины лалрынхаа утсыг надад өгөөдгөө. Биста уг миний унгаа тухантай би нэг найзтай бэлгэлсэн. Миний найз танаа намын нэг нөхөр байгаа. Хой шорооронд ядарч ирээд энэ жил нэг сайхан наадж байгаа. Чамайг зорин гой дундгой гайгүй шудраг наадах байгаа явуулсан. Биста зэрэг чи гасна гэдэг юм. Одоо нэг санж битэх 1 миллиметр битгий хэл 1 санж 10 санжч байсан тэгээд төрүүлдэг юм аа. Мал мэдхгүй малаасаа дор адгуус шиг пицтагуудаа хэдэж минь өгшөө. Тэр морин комиссар пицтаг утсан над руу явуул та. Бүр даварцсан гүлэг байд эднэр. Эсвэл өсөг хүүрээ хийж чадахгүй наадам зохион байгуулж бүсийн уралдаа авдаг пицтагууд байна над руу чаа. Чи өөрөө хариуцч юм над лал руу та ил өгшөө. Худлаа бофроод идэм бил энэ дөр бофор юмста. За дунд говийн засаг дарга гээд Улаанбаатарт гоц төр төссөн улс төрд орохын тулд аавынхаа нутагт очиод засаг дарга автоматар болсон нөхөр байгаа. Мөнгө чулуунаа чи пополдоо. Чиний зорилго их хурлын гишүүн. Чи миний дунд говийн ахын төс чи хайртай биш. Та нар улс төрд орж их хурлын гишүүн болохоор л нутагтаа хайртай дарга болгочд очдөг. Зуд болоход та нар хаа явсан навшнууд минь. Дунд говьд үе зуд болдог. Дунд говь үе хөндө үлждэг. Тэгэхэд чи нэг боодол үүсгэснээр би чаам мэдэхгүй юм байна. Мөнгө чулуунаа. Чи дарга болох гэж очиж байгаа. Би дунд говийн ахын дүүс дээр очино. Би бүх сумаар нь тойрно. Би дунд говийнхаа бүх сумын баг болгонд би азаргуу өрөөнөөсөө бэлгэлнэ. Адуунаасаа. Би ингэж л адуу үржүүлдэг. Хулгайч нар шиг нэр алдар надад хэрэггүй. Тэр тойдөргүй Монголын ард түмэн намайг хогийн хулгайч галзуугаар нь мэднэ. За юу. Тэгээ миний адуу гасгах чинь гинэ. Гасгас. Шагналын өөрөө. Тэр дунд говийнхаа нэг олигарх хулгайчийн морийг төрүүлэх. Миний морийг гас. Хөлөж өшөөрэй. Тэгтээ би яах вэ ингэ солиорж болно. Уйж байгаа уяач. Бүтэн жилийн хөдөлмөр. Тэр унжурлцсан хөөрхөн хүү. Тэднэрт буруу байхгүй штэ. Тэднэр цэнгэлдэг цоллуулах гэж аав ээжийнхээ нэрийг гаргах гэж морь үйдгийг. Өв соёлыг хайрлах гэж морь үйж байгаа. Дунд говийн ахын дүүстэйгээ хурд хуваалцах гэж сайхан наадамлах гэж очиж байгаа. Хүүхдийн нулимс үзээ шаагаад байх юм. Чам шиг мөн овшиг улс төрд би оруулахгүй. За юу хараараа мөн поп овш минь. Чи нийслэлийн засаг дарга болох гол гонгонхол чадахгүй чамайг ядарч явахад би лайвэрээ оруулаад те. Ядарч явахад би чамайг дэмжиж явсан. Одоо дунд говьд наадамтай болтоо. Улцсан авахгүй гөлөг сарайлж байна. Чи улцсан авах шаардлага байхгүй мөнгө чулуунаа. Би чамтай ярихгүй тоож үүнээс хойш. Чамтай би дагж харьцахгүй. Би дунд говийнхаа ахын дүүстэй очиж байгаа чамайг дунд говийн засаг даргаас чинь би зайлуулна. Гэхдээ 28 оны сонгуулаар одоо та нар нэг юм боддоо. Дарга болохоор аав ээжийнхээ сум руу нутаг руу шаадаг. Дарга болохоор их хурлын гишүүн болохоор миний аавын нутаг, миний ээжийн нутаг гэж шаадаг. Зуд болоод ядарсан ард түмэн зүдэрч яхад тэд нэр
толгой битгий хэл хурууга цохиулагдгүй хулгайч нар штэ та нар. Нэр шүү. За үг олдож өхөр олдлоо. Ингээд лайваа өндөрлөе болиё. За тэгээ би миний зорилго бол Монгол улсынхаа 330 суманд баг болгонд нь за 330 чинь юу лээ? 330-ыг үржих нь нэг сум нэг 4 багтай. Дунджаар 1300 за 5 баг 330-ыг үржих нь 5. За 1650 адуу би үржүүлж баг болгондоо бэлгэлнэ. Баг болгонд бэлгэлэхдээ би их насны мордын их насны гэж байгаа шүү. Анх хурдан морь уралдаад их насаар уралдаж исэн гэсэн. Наадам Монгол наадам бий болохдоо их насны морд манай өвг дээдс уяас нар уйж ирж исэн гинлээ. Тэгээс сум болгоны багийн хүн хамгийн өндөр сумандаа хамгийн өндөр амжилт үзүүлсэн багийн нэг уяас нарт гэж байгаа. Би Баянгар аймгийнхаа цаг суманд тэржил нэгдүгээр багийн үйлээ нэг багийнх нь морь төрүүлсэн 4 азаргуурын сонгосон. Дараагийнх нь хамаа үзүүлсэн, дараагийнх нь гуруулсан. Нэг багаас айрг байхгүйсэн. Тэгтээ 7 дээр ирсэн. 7 дээр ирсэн уяачд би азаргуурыг бэлгэлсэн. Тэр цаг сумын 100 жилийн ойгоор адуу их сони юм билээ. Миний унган тамхтай миний өвгөн суманд азрах төрүүлээд тэгсэн чинь 7-гоор ирсэн их насны морд азрах бэлгэлсэн 7-гоор давхиж байгаа. Тэгтээ сумандаа зөндөө төрүүлж харагдсан. Миний хурдан буян. Зөв. Тэгээ би их баярлалдаг. Яа өөрийн морь төрүүлсэн. Жаргалан суманд миний унган тамхтай 10 галтар гэж азрах. Дааганд нь бэлгэнд өгчээсэн ахта. Сайн бэлэг гэдэг аймгийн ахта бэлгэнд өгчээсэн. Жаргалан суман дээрээс тэгээд готоорноос нутаг орноо наадах гал гадна дотныхоо очиод хурд хуваалцах гал наадам их чанга болсон. Ганцхан төрөө авсан, азарганы төрөө авсан. Загийн 90 жилээр ганцхан төрөө авсан, азарганы төрөө авсан. Тэр нь миний унган тамхтай азраг байсан. Тэгээ би өөрөө нөгөө хүнд их сайн санаж явдаг. Тэгээ хүнд ингээ баярлуулаасаа тавкаасаа гэж хүнд ингээ адуу бэлгэлдэг. Тэр нь надад их кайфтай байдаг. Их баяр баясгалантай байдаг. Тэгээ Монгол улсынхаа би гэхдээ нэг амсгаа гарч чадахгүй л дээ. Ямар ч үс энэ жил Арангаа аймгийнхаа төвшрүүлэх сумд 4 багт нь 4 би хурд хуваалцаад адуу бэлгэлсэн. Одоо би энэ жилийн унаг болгоноос би ингээд би ховдын нэг нэрийн сандгүй маа. Тэр Эрдэнэт нөгөө манай Ардчил намын дараагаас Эрдэнэтэй нэг аригтч явж хагаад ховдын нэг манай Ардчил намын сумынхан байж ирсэн. Би тэгээд баг болгон ч азаргуу үрэ бэлгэлэг амлсан. Сумын нэрийг мартчих. Би өгнө. Одоо дараагийнх би тэр суманд өгнө. Ховдод өгнө. Тэгээ ингээ би сайхан бэлгэлээ явнаа. Тэгээ яг хуу бэлгийн морины шүдийг үзэхгүйгээд заримд нь яг ухаа адуу бэлгэлэн тийм ээ. Тэгээ ингээ сайхан наадна. Тийм үстэй. За тэгээд энэ жил Монгол наадам сайхан утгаллоо. Та наадмын маргааш намар гэж хэдүүлээ сайхан хадлан тариаланд оролцгоё. Өчигдөр би Эрдэнэтийн ахын дүүс дээр очиж минсгээ төвшүүлсэн. Сайн даач биш би элбэг дөрж гоо гिचж барьж авч нэг лайв хийчихье гэж утсан. Надаа сайхан цугтаацсан мэдэхгүй болдохгүй байна. Эбэбро миний лайваар ороорой. Хоёулаа нэг ард түмэндээ сайн муугаа ярилцъя. Би бол таны яг бүх бузрыг чи мэдэхгүй ч гэсэн жоохон ч гэсэн имийг Ардчил намыг шүний хуваараас гадарлнаа. Хоёулаа сайхан ярилцъя. Тэ. Говалтан чандам суманд нэр тий. Намайг шоронд байхад миний адууг малж ирсэн нэг бацаа. Одоо нэр усын сумын нэрийг чилээд яах вэ? Миний унган тамхтай даагыг зардсан байсан. Говалтад 20 саяар чандам суманд. Тэгсэн нөгөөдгийн шөдлөн үрээ төрүүлээд надад баригдлаа. Ахаа баяр хүргэе таны шөдлөн үрээ манаас өмнө төрүүлийгээд бичлэг ирхий. Зураг ирхий. Баярлалаа. Тэгэж би атууга мэдчихэж шít. Төрүүлсний нөгөө нөхөр бол намайг мэдхгүй гэж бодоод гойндоо зарцсан юм шиг байна. Яг зүгээр энэ тэнд бэлгэлсэн юм зөндөө тавх гэдэг юм. Тэгээд хамгийн гол нь хүнд бэлгэлүүл. Тэр нь тэгэл айрагд төрүүлж эзнийхээ үйл хэргийг бүтээвэл болоо. Өв соёлоо түгэнд дэлгэрүүлвэл тэгэл болоо. Миний үүрэг орой. За би одоо жүчээгээ зарна. Би одоо морь мал уухгүй. Тэгтээ үржүүлнэ. Үржүүлэхдээ би Монголынхаа 330 суманд хурд хуваалцах гэж үржүүлнэ. Тэгэл болоо. Тэгээд тэд нар сумандаа бүс бүстэй айрагд төрүүлээд улс бүстэй айрагд төрүүлвэл тэгэл болоо. Тий, би заавалчгүй тэгэл нэг хэдэн хүн загнаал, морь ууж ийн гээл хүн тамлаад, морь тамлаад ах шаардлага байхгүй юм байна. Тэгэд миний нэр гарч шít. Чулуун цаг дээр төрүүллээ, мөнх эрдэнэ унгаа хатуу болоо, тийм. Бас 5 цаас нь хэмнэлттэй юм шаавс. Гэхдээ тий бицтэй, тий. Тэгээ жүчээгээ зарна шүү, ахгүй байвал 90 тэг 60-с руу залгаараа. 2 жил өвөлдсөн. Би морь малынхаа боллоо. Эдэн бацаанууд ирээд нөгөөд бол эцтаа тэгэл ялхаагаал, занхаагаал. Нөгөөдөл энэ өөрийнхөө өгчиг загнах гэж лээ. Одооны бацаа нар үг даахгүй зовлонтой. Хүний үн загнах гэж лээ. Одоо
Энэ хулгайч нарыг загнахын хажуугаар бас нэг хүүг загнаад явах уу боли. Дүчээгээ зарна, адууга бэлчээрт явуулна, өвс доос аймар их орно. Хэцүү байлээ. Би нөтнө 8000 мод өвс авсан. 80 сая төгрөг болсон шүү дээ. За адуу малнаас хоолунд харамлаад явах уу тийм ээ. Тэ нэг цөөхөй даадууга үржүүлнэ. Зарим нүүрсний хулгайч 2000 адуутай. Тэндээс нь хурд заяахгүй. Хулгайч дугаас хурд заяадгүй юм. Та малчтын бэлчээр далхалж штэ. Монголын морин спорт үеэс толгойн ерөнхийлөгч гээд нэг тавг дөржгээд мөнгөн дуртай. Тэ нэр алдарт дуртай нэг өвгөн төгцөг байгаа. Хулгайч. Яг уу төгцөгээ буруулж өөрчлөөрэй. Би ч төгцөг болно. Тэ. Нүм новшийн бузар байгаа. Нодны их хурдаар 1 мм гассан морин энэ жил төрийн наадманд ам үе зүгээр тавих хэрэгтэй шүү дээ. Аа? Төрийн төмөн их гасж штэ. Уяаштай холбооны манай уяаштай холбооны нэрийг бузарсан хулгайчид. За уяаштай холбоогоос цэвэрлэнэ. За юу. Монголын морин спорт уяаштай холбоогоос хэдэн хулгайч нарыг зайлуулж хэдэн адуучин малчтын уяачтын холбоо болгоно Монголын. За юу. Та нар манай Монголын морин спорт уяаштай холбооноос зайлаарай. Болохгүй би өөрөө тамга тэмдгийг авъя. Та нарын тэр булзрын мөнгө манай Монголын морин спорт уяаштай холбоонд хэрэггүй. Нотон 45 ланд крузер 100 300 тавьж байгаа л ядарсан ард түмэнд гайхуулж байгаа л өөрөө өөрсөндөө бэлгэн төгцсөн. Жирийн малч тэрнээс нь хүртээгүй. Өөртөөхнөр тариатай хав бүх тариатай мөр шааж байгаа. Улгаачууд та нар тэр 45 ланд 300 үржүүлээ. 45-ыг үржих нь 300 сая. 300 сая. Үржүүлээ. 13.5 тэрбум. Хараа. 13.5 тэрбум. 45-ыг үржих нь 300 сая. 13.5 тэрбум. Та нар энэ мөнгөөр Монголоор дүүрэн хор тавдрад туссан хүүхэд багчууд байна. Яагаад нэг хор тавдрад туссан хүүхдийг нэг ланд 300-аар зараад эмчилгээнд явуулж болдгүй юм бэ? Өвгдийн нэг үг өгдөг. Сохрын газар сохор, тоглонгийн газар тоглон яваарай гэж. Өнөөдөр монголчууд үнэхээр зовж гин ядарч гин. Ядарч байгаа энэ сохор тоглон нийгэмд эдгээр ямар их баярхаж байна. Хэдэн олигарх хулгайчууд байгалийн алуурчд байгаа. Тэр дотор Гончиг хотын Батболд гэх байгалийн алуурчин. Сая дундгов дихмээр нь уралдаж байна. Тэр мө байгалийн алуурчинд унган тамхтаа хурдан морь заяахгүй. Надад заяасан байна. Би хүнд бэлгэд өгсөн төрүүлсэн байна. Тэр байгалийн алуурчинд хязгааш хур заяахгүй. Тийм ба би харъя бас. Нод намайг салавч өгч ирсэн. Би одоо удахгүй заамаар очиж Гончиг хотын Батболдын алсан газрыг би ард түмэндээ харуулна. Улгайчуудын босрыг ярих гэр бүр дургуурд орилмор санагдаад байт. Өөчлөөрэй. Дахиад эргээд номон зөөл ярий. За ёо. Энэ жил төрийн наадманд хариг дөрөв авсан хүмүүс унган тамхтаа адуугаар уралдсан байна уу? Байхгүй шүү дээ. Наранхуу газрын Улаанбаатар хотын газрыг зарж ицсэн хулгайч 3 тэрбумаар ноднгийн төрөө соёлыг худалдаж авсан энэ жил чи Монголын төрийн наадмыг төрөг мөнгөөр авдгүй маа гэсэн шиг ам үе зүгээр шааж байна. Наранхуугаас өөр хүний нэр дээр байсан бол тэр ямар хол вэ? Бум хол юу? Төрүүлнэ л дээ. Эзнэр гологдоод байна тэр хурдан буйнд. Эзнэр бузар байна. Их хурд гэдэг бол аймагт болгоны айргийн 5 морийг уралдуулахыг их хурд гэдэг байсан. Одоо хэдэн тариатай морьтой хулгайч нарын их хурд болцсон. Дараагийн их хурдыг улсад айраг төрүүлсэн биш мөн үү? Улсын бусад айраг төрүүлсэн биш зөвхөн аймгийнхаа наадманд айрагсан 5 морьтой их хурдыг хин. Энэ их хурдыг миний найз соёлын гавь зүтгэлтэн Хүранга аймгийн өнөн бүрэн санаачилж ирсэн. Өнөн бүрээ миний хөшөө оюуныхаа патентыг ав. Дараагийн их хурдыг хэдүүлээ. Тэ. Хулгайч нараас царай алдахгүй ард түмэндээ. Тэ. Төрүүлж айрагдсан морь унсан хүүхдүүдэд баярлуулъя. Тэ бистэ. Тэ. Дараагийн их хурдыг хулгайч нарын их хурд биш, Монголын малчтын их хурд. Энэ наадам гэдэг чинь уг нь малчтын баяр юм байгаа шүү дээ. Хулгайч нарын баяр биш, малчтын баяр. Малчд өвөлд хөрж, халуунд халж, хүүтэнд хөрж, зовж, зундаа нэг баярлж, альжаал ядаргаагаа тайлдаг баяр. Харамсалтай нь одоо тариатай морьтой хэдэн хулгайч олигархуудын наадам боллоо. Одоо ардуудын наадам болгоно. Ард түмний наадам болгоно. Тэ. Хуучин Сүхбаатарын аймаг, Хинтлийн аймаг, Доронтой аймаг, Төв аймгийн тэр малчны, тэр бригадын темэр төрүүлээгээ зардаг байсан. Одоо тэр компани, тэр захирлын, тэр хулгайчийн, тэр байгалийн алуурчны, тэр газрын төвөрчний, тэр нүүрсний хулгайчмаар төрүүлж айрагдлаа гэж ярьдаг болж ард түмэн наадам үзэхээс залхаж байна.
Үнэн шүү дээ. Өгсөн бас. Та нар гараад баясаад байх ард түмэн хулгай чимэрийг төрүүлэхээ гараад баясах уу? Тэвийн байдгүй юм. За юу? Тэ. Одоо энэ наадам болгож энэ хэдэн хулгайч нараа та нар тэр морин тойруулахдаа ирлээ задуугаараа уралт. За юу? Өөрөө өөрсөндөө жип бэлгэлээд хулгайч нараа та нарын тэр нүднийх нь хор шингэсэн, бузар шингэсэн жип ард түмэнд хэрэггүй. Та нар тэр морин тойруулах дээр ирлээс мороор онгорлт. За яах вэ? Мэдээж Монгол адуутай шинэ Монгол адуугаараа монголчууд малч шинэ Монгол адуугаараа уралдъя. Тэ. Та нар тэр цэвэр адуугаараа тэр мөн 5-7 тараас давг дөржиг шунлын буулзар $1000 хойноос цэвэр адуу оруулж ирээд төрүүлгсэн шүү дээ 2 жил. Шунлын буулзар нүүснийх нь мөнгө Багдад байна гин. Бууцруудыг та нартай би нёгийгээ үзэн нэхэдэлээ уралцсан хулгайч нараа. Монголын морин спорт үеэстэй холбоогоо бузруудаас ихчлэн малчтын уяачтын морин спорт үеэстэй холбоо болгоно. Та нар тэр тойруулгынхаа үеэстэй холбоо хий хулгайчудаа заа юу. Тойруулгахтаа урал хоорондоо хин тэрүүс харигдах нь ард түмэн бид хамаагүй. Эдэн хулгайч нараа наадмыг наадмаар нь байлгая. Хулгайч нарын наадам болчлоо. Нэр шүү. За ингээд юу яа. Хой. Дундгавынхаа миний морь төрүүлсэн би та нартай хайртай. Би та нар дээр морь төрүүлсэн учраас зорин зөрөө очино. Би дундгав дээр эерэг намраа шаад юм уу? Эерэг намар амлч. Миний морь Дундгав аймгийн говийн бүсэд сайхан төрүүллээ. Өнгөн тамхтай морь. Хур хуваалцаад, гişиг хуваалцаад Дундгав аймгийнхаа бүх сумдаар тойрноо. Намар тойрно. Тэгвэл мөнгө чулуун повч улгаачийг авч явахгүй. Би ганцаараа тойрно. За юу? Тэгээ баг болгондоо би хурдан удмын азаргыныхаа адууныхаа батламжийг тарааж би намар Дундгаваараа тойрно. Дундгавд миний морь төрүүллээ. За шагналын яах вэ? Тэр нэг хулгайч аавн үз. Шагналын тэр морины комиссын дарагд өг. Чи аав нэг нам чи ардын намын хулгайч байгаа. Чи аав. Чиний бузрын шагналаар би дутахгүй. Ард түмэнд миний морь ядаж төрүүлснэ харуулсан болоо. За юм байна. Тэр баяртай. Тэр мөнгө чулуун гэдэг шоуч хулгайчийг уус төрөөс зайлуулнаа. Тэр мөнгө чулуун гэдэг. Нэрш хулгайчуудыг хаа. Тэгээд энэ юу харуулад өндөрлөө. Оо тууч. За тайвчин мөнгөртний хоногн авдаг тэтэн мэдэн жолондогт хурдан хэрмэр их насны мөртийн урагтан төрүүлэн төмөн өтний өссөн бол анхын чулуун матрагой хүн папи